хилцэх дараалал дээр л ингээд маргаа үсгэж байгаа байхгүй. Одоо нэг энд сонгуулийн хууль дотор хар машин гэдэг нэг юм гараар тоолох гэдэг асуудал байна. Тэнгүүд цаана бас дахиад юу вэ гэхэлэр зэрэг улс төрийн намын хуулийг эхэлж хилцгүү, сонгуулийн хуулийг эхэлж үзгүүгээд тэгээд дахиад улс төржөө маргацсан. Чи зүгээр энэ их маргалдаад энэ их мэтгэлцээд байгаа байдлын яг цаад шалтгааныг юу гэж ойлгож байна? Одоо эн чинь зүгээр хинээс нүдэн дэлгэр гэж байна. Энийг жоохон хүүхд ойлгож байгаа шүү дээ. Энийг ойлгоогүй юм шиг дүр хэсгэж байгаа хандлага нь юу юм гэхээр зэрэг энэ сүүлийн үед нэг юм яриад эхэллээ шүү дээ. Сонгуулийг 6 сард биш 9 сард хий гэж. 3 сар хойш тулах гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол сонгуулийн хуулиар дахиад хэрэлдэж болох 3 сар байх нь шүү дээ. Нэг. Хоёрдугаарт нь яг ингэж хэрэлдэж байгаа сонгуулийн хууль хугацаанд батлагдаж амжсангүй шүү гэдэг ийм нөхцөл байдал дээр авчирхаад нөгөө сонгуульд хүссэн хүсээгүй хоошлох ийм тохироо бүрдэж нөгөө асемтэй холбогдож байгаа байхгүй. Явн явсаар. Магадгүй одоо байгаа хуулиа ч гэсэн хуулиараа байхыг хүсэж байгаа юм билүү хэмэд. Гэхдээ тэгээд энэ улс төрийн намуудын чинь нөхцөл байдал дүр зураг ерөнхийдөө одоо улс төр залуу гэгдэж байгаа энэ лидерүүдэд бол нэлээд халгаатай болж эхэлж байгаа юм байна та. Өдөр тутмал одоо бас нэртэй нөлөөтэй энэ улсуудын намаас татгалзаж байгаа ийм мэдээллийг л үздэг хардаг боллоо. Өнөөдөр бас одоо Алтан дорнд Монгол гэдэг энэ уул уурхайн томоохон компани захирал Гамболд Монгол Ардын намын багуулгын төлөөлөгч байсан юм л шүү дээ. Энэ залуу бас өргөдлөө бичээл өөрийн хүсэлтээрээ Ардын намаас татгалзаж чинь хангуулт дүүргийн Монгол Ардын намын намд хариалагддаг байсан юм байна. Бас тайлбарыг хийсэн мэт л сонгуульд ойртож ялах магадaltaй нам руу горилгосод хурдж байхад орхиод гардаг. За энэ бол ерөнхийдөө миний үзэл бодлоор нэгдэх газар биш байна. Монгол Ардын намаас ялагдалт хүлээсэн хүнд хэцүү цагт нь гараагүй. Өөрт байгаа бүх болцоогоор өнгөрсөн жилүүдэд намаа дэмжиж ажилласан. Одоо бол өөрийнхөө туршлага эдийн засаг бизнесийн салбарт болохгүй байгаа зүйлийг өөрчлөх хүсэл мэдлэг туршлага хуваалцгаад энэ шин намд илсэн орж ингээд хүн намд орчиж. Ерөнхийдөө хүн нам гэдэг энэ Австрийн шин байгуулагдсан хүчин хараад байгаад нэг иймэрхүү залуу боловсон хүчнүүдээр л хүрээлэлд илж ин да. Аль л одоо мэдлэгтэй чадвартай гисэн улсуудыг салбар бүрээсэл татчихэв. Хоёрдугаарт нь энэ жинтэй том гэж яригадаад байгаа намуудад чинь итгэдэг иргэд олон нийтийн хандлага буугаад ирэхээр энд идвэх гаргаж дэмжиж зүтгэж явдаг залуучуудын тоо цөөрөөд ирж ийн гэдэг нөхцөл байдал дүгнэлт харагдаж болохоор байна шүү дээ. Ардын намаас бас л өнөөдөр бас нэлийн одоо жинтэй гэж хэлэгдэхээр нэг улсуудынх нь нэг нь бас одоо намаа орхиол хүн намд илсэж байна да. Хүн намд одоо энэ тентгийн улс төрийн намуудаас очиж байгаа улсуудын тоо бол нэлээл олон болчихж байгаа шиг байна. За 14 дугаар сургуулийн асуудал. За энийг бүр ярихгүй өнгөрч яагаад болдог? Хэдэн жил гуйлаа. Мөн ч олон удаагийн төсөв хилцэх асуудал дээр эцэгчүүд энэ саналыг оруулж ирсэн. Нураачгаад байгаад идэг. Хүүхд хичээлж болохгүй л гэсэн. Хүүхдүүдийн тараагаад өөр сургуулиуд дээр өгсөн. Сургуулийн минь барилгын асуудлыг шийдвэрлэж өгөөч. Бидний хүүхэд сургуульгүй байгаа нь хэний гавьяа вэ? Бидний сонголтын гавьяа юу? Одоо гавьяаг нь асууж эхэлж байна. Баахан гавьяануудаас нэг нь хэрэгжүүлэлтэй. Сонголтоо зөв хийсэн бидний гавьяал гэсэн шүү дээ. 14 дугаар сургуулийн хүүхдүүд өнөөдөр хүртэл сургуулгүй байна. Бодвол тэр Баян зүрхээс сонгогдсон улсуудыг сонгосон хүмүүсийн гавьяа юм шиг байна. Энэ хараа бүх асуудлыг одоогоос 3 жилийн өмнө энэ сургууль нур хаяуттай гэдэг мэрэгжлийн хяналт дүгнэлт гаргаад ингээ агталцсан. Хүүхд болгоно хүүхдүүдэд үдшиш болгон зөөдөг эцэгчүүд. 1-ээс 3 дугаар ангийнхын Японы хөрөнгө оруулалтаар барьж 2008 онд ашиглалтанд оруулсан өргөтгөлдөө 3 нээлжээр 4-өөс 5 дугаар ангийнхан 30 дугаар дунд сургууль дээр 11 12 8 дугаар ангиуд 44 дугаар сургууль дээр 6 9 10 дугаар анги нь 92 дугаар дунд сургууль дээр ингээд үндсэндээ нэг сургууль 6 хуваагдсан. Ингэж хүүхд яаж боловсрол эзэмших юм бэ? Дөрвөн ээлжээр хичээлж штэ. Энийг би бол боловсролын салбарын асуудал гэж хэлмээргүй байгаа юм. Юм болгоныг болохгүй болгоныг гантмөр гэдэг хүн лүү жигмээргүй байгаа юм. Болохгүй гэж хэлээд агталж байсан мэрэгжлийн хяналт. Тэр дүгнэлтийг хүлээж аваад засварлана гэж амлаж байсан хот дүүргийн удирдлагуудын асуудал гэж би хэлэх гэж байна. Энд дэр ноцтой хэд асуудал яригдсан шүү. Төсөв огт батлагдж байгаагүй ш баталж байсан байна. Зарим жилүүдэд тодорхой төсөв мөнгө батлахаар зэрэг тэрийг нь өөр зүйл зарцуулчихдаг. Сүүлдээ ингээд эцэгчүүд энэ сургууль хүүхдийн сургууль хизээ баригдах гэж байгаа юм бэ гэдэг асуудлыг ярихаар зэрэг төсөв баталж өгөхгүй болчихсон. Энэ хараа. Төсөв санхүүгийн тухайд 2.9 тэрбум төгрөгөөр баригдах гэсэн. Одоо ингээд өнгөрөх тусам жил өнгөрөх тусам энэ сургуулийг засварлах төсвийн хэмжээ нэмэгдээж байдаг.
И чи эхлээд 560 сая төгрөгийн төсөв шаардчихжээ юм л дээ шүү дээ. Тэр үед нь засцсан бол одоо 2.9 тэрбум болоод явчихсан. Тэгээ энийг бас би нэг хот үүргийн удирдлагуудыг анхааралд аваач гэж хотынд хаягдж байгаа дараагийн мэдээлэл энэ 100 айл. Өнөөдөр 100 айл түүмэр гарсан. 100 айл чиглэлийн хоошоо тэр хөдөлгөөнийг бүтэн хаасан. Өөрөө энгийн үедээ төгжрөл нь ямар байдгийг угаасаа мэдэн 100 айлын төгжрөл гэж алдарт төгжрөл. Дээрээс нь түүмэр гарсан гэж замын хаачгаар тэр хавийн нөхцөл байдал ямар усныг яг тэргээр явсан жолооч зорчигчд бол андахгүй мэдчих. Энийг яах вэ гэж. Бас дүгнэлтийг гаргаад хот дүүргийн удирдлагууд 3 хотын удирдлага 3 удаагийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урд 100 айлын барилгын материалын төвийг Улаанбаатар хотын төв хэсгээс нүүлгэн шилжүүлэх захирамж гаргацсан байдаг юм байл. Яагаад хэрэгжүүлдэг юм бэ? Энэ бол энд худалдаа наймаа эрхэлж байгаа хэдэн монголчуудын эрх ашиг гэхээс илүү тэдний дээр задарсан цөөн хэдэн хятадуудын эрх ашиг байна гэдгийг хүн болгон мэддэг болсон шүү дээ одоо. Тэгээ энэ усуудыг чинь бүгдийг хоолноос нь салгах гэж байгаа юм шиг өөр байршил аваачаа. Гэвч техникийн захыг гэхэд өчнө олон тэрбум төгрөгөөр бүр өчнөө зайд гаргачаад албад нь нүүлгэж болж штэ заримыг. 100 айлыг 3 хотын дарга ингээд 3 дараалсан шийдвэрээр нүүлгэж чадахгүй нэ гэдэг юу гэсэн үг юм бэ гэдэг зүйлийг бодмор болчих. Олдоо цэгмэнийхин газраа чөлөөлөөд 2 жил түрээсийн байр гэсэн иргэд тэмцэхэд бэлэн болсон гэсэн мэдээллийг хотын дарга таяглалаа. 2020 он хүртэл хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гаргасан. Тэгээ бүтээн байгуулалтын ажилд эхнээсээ хэрэгжээд явж байгаа. Үүний нэг илэрлэн гэр оролтын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөр, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн тогтоолоор дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчлсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчлсэн талбайд үндсэн 39 аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлэхээс шалгарч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 588 айлын орон сууцыг энэ онд 1500 айлын орон сууцыг ашиглалтанд оруулна гэсэн. Байдаг. 7000 айл, 6999 7000 айл. Иннээс 588 нь байранд орсон. 11 нь. Үлдсэн 19 нь годамжинд. Тэмцэхэд бэлэн байна гэдгийг илэрхийлж. Би тэмцээч гэж уриалж байгаа юм шиг шүү. Энэ хүмүүсийн амьдрал ахуйтай ядаж танилцаад үзэлт. Иргэд нь очихоор уулзахгүй. Тэр хаанаас нэг балер хингээ чинь ихлээд гаргаад ирсэн нэг тийм ард түмэнтэйг аймныг бай гэж шал бодлоо. Энийг бүр сонсохоор сүүлийн үед бүр дургу хүрэх шиг болдог. Иргэдээ ирэхээр зодож хөөдөг, цагдаагаараа хамгаалуулж бага насны хүүхдийн мөрийг мулталж түтгэдэг. Ийм нөхцөл байдал одоо сүүлдээ иргэнтэйгээ тэрсэлдэж эхэлж байна. Өчигдөр тэр хотын дарагтай уулзах гэж очиод тэр нэг иргэд цагдаа нарын хооронд бүү үл ойлголцолт үүссэн. Тэгсэн чинь юмны төрөнд хүүхдээр түрүү ярьдаг энэ ямар арчаагүй иргэд вэ гэж нөгөө улсуудыг адлах маягтай хандлах газар авч штэ одоо зүйлдээ. Тэрэнд гарч ирж уулзаагүй хот дүүргийн удирдлагуудын асуудал яригдахгүй. Юм болгонд хүүхд барьж явах юм гэсэн. Тэр хүүхд идэх хоол асуулцныг бол ойлгохгүй байгаа. Тэр хүүхэд хоолоо нэхэж очиж байгааг ойлгохгүй. Энэ хандлагууд чинь даамжрал байна да. Тэгээд ийм нөхцөл байдлууд ярихаар зэрэг ингэж байгаа юм. Сая ийм судалгаа явсан мэт. 2013 онд нийгмийн халамж үйлчлэгээний газраас явуулж нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан өргөн хүрээний судалгаа явуулсан. Тэгээ 1000 хүртэл оноогоор үнэлгээ өгсөн. 20 бүлэгт хувааж ирэмбэлсэн. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглэн дээр нь тулгуурлан ядуус болон баян хүртэл чагсаас. Монгол улсын хэмжээнд хийгдсэн хамгийн үндэслэлтэй хамгийн улс хууртай судалгаа уг нь юм. 712 мянган өрхөд хийгдсэн. Ийм өргөн хүрээтэй судалгаа хийгдэж байгаагүй. 2 сая 300 мянган иргэнээс санал асуусан. Тэгчээд хамгийн гол нь энэ хариунд доромжлоо ичж байгаа. Ийм. Зурагттай пэйжтэй угаалгай машинтай болоод тэгээ хүүхд юм авахгүй баян. Арайчтэй чинь. Арайчтэй байгаа. Ингэж хэлээд хүүхдийн мөнгө авах хүн өнөөдөр Монгол байхгүй болчих. Бүгд баян. Гэхдээ яаж ядарлаа гэхэд нэг зурагт байна шнэ чинь. Яаж дампуурлаа гэхэд нэг муу угаалгын машин ажилланаад энэ чинь бас нэг хотод амьдарч байгаа юм. Амьдралаас асар тасарчлаа энэ хүмүүс. Уул хүүхдийн мөнгө чи өөрснийх нь л анхалж штэ. Харин тий. Өөрсдөө бид хүүхдийн мөнгө өгөх гэж амлаагүй штэ. Нэхэр шүү дээ тий.
Та нар үгүй л гэж амласан. Тий, өгье одоо хүүхдийн мөнгө 10,000 гэжсэн одоо тэгээд 20,000 болсон. За тэгвэл судалгаа аваад явж байгаа зураг хөргөн байна лээ. Тэгээд энэ айлыг л одоо баян айл гэж тодорхойлчлоо доо та бүхэн. Уг нь болвол учир мэддэгсэн бол амьдралдаа жоох ойрхон байдагсан бол тараншаан дотор зурагт гарч байгаа одоо. Тэр орон гэргүү тэнмэлгээд байгаа иргэд чинь тараншаан дотор цахилгааны утас байх юм бол холбоо зурагтаа үзэж байгаа юм. За ягарч үзэж байгаа машин дотор оож үзэж байгаа юм. Ямар ч хэлбэрээр үзэж байгаа юм. Та тэгэхэд манай судалгаа явуулж байгаа усуд зурагтаа угаалгын машинтай пэйжтэй бол баян гэж. Тэгээ пэйжийг бол маш олон сонголтоор тайлбарласан байна. Пэйжгүй бол будаа агшаагч. Будаа агшаагч бол ус уцалгагч. Эдний альныг нь байхад баян айл гэж. Арга марга бол тест үнэн нарийнх юм. Тэгэд иргэд чинь одоо баян юм болвол яагаад ийм мэдээллүүд газар аваад байгааг ойлгохгүй. Амжилтцагком ламбардууд иргэдээс авсан эд зүйлсээр алдаг тооцохдоо хууль заасан хэмжээс илүү хуваар боддгоо тогтоох гэсэн. Өөрөөр хэлэх юм бол иргэд ламбардтай харьцаад байна шүү дээ. Тэр баяа айлууд чинь 2 сая 300 мянган баян иргэн чи яагаад байн ламбард руу гүгээд байгаа юм бэ? Энэ банк тоож үйлчлэхгүй болохоор тэр шүү дээ. Энэ нөхцөл байдлыг л ойлгохгүй. Одоо Монголын амьдрал бол зүгээр л ламбардын амьдрал. Ламбарднаас ламбардны оронд л явж байгаа юм. Тийм сонин мэдээллүүд байх юм уу? За Баянзүр дүүргийн 18 дугаар хорооны сугар инх эрүүл нэвнтийн нэгдлийн дарга Дарима гэж хүнийг шалгуулмаар байна гэсэн байна. За энэ хүн ажилчдынхаа 2014 оны 10, 11, 12 сарын цалин төсөв хасагдаж ирсэн гэсэн шалтгаанаар 10% хасаж болгосон. За түүнийгээ нөхөж олгоогүй. За мөн энэ оны буюу 2015 оны 11, 12 дугаар сарын цалин төсөв дутуу орж ирсэн гэсэн шалтгаанаар бас олгохгүй байна. Яагаад цалин хасаж дутуу олгож байгаа юм гэхээр байгууллага өрөнд орох гээд байна гэж тайлбарладаг гэх юм аа гэсэн. Төсөв яг дутуу ирээд тэгж өгöd байгаа мó? Эсвэл бүтэн ирсэн төсвийг нь тэгээд байгаа мó гэдгийг би мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэр холбогдох ямар байгууллагт хандах ёстой тэр шатанд нь асуудыг тавих ёстой байна. За хүн шиг амьдруулна улс шиг хөгжүүлнэ гэсэн хаа байна. Арснам одоо болоо чадахгүй ч ард түмэн гарлаа 2016 онд Арснам цаашаа шүү гэсэн байна. За энэ нөрөө мэндийг үргээ. Энэ 4 жилийн парламент үнэхээр эрх зүйн чадамжгүй их хурал байсан шүү. Сайхан амьдрал биднээс өөрөөс минь шалтгааллах боловч энэ засгийн бодлогогүй алдаанаас болж санхүүгийн маш том дарамтанд амьдарч байна. Цалин тэтгэврийн хүү өндөртэй зээл бензин шатгууны үн, татварын дарамт зэрэг чинь ард иргэдийг сөхрүүлж байна гэдгийг ухаарахгүй л байна да 76 минь гэсэн байна. За сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа гараар тоолж өөр хийж заншид дадлагдсан манай нөхдүүд байгуулагдсан цаг мөчөөс сонгогчдын санал авч үзээгүй нам нэртэй хэсэг нөхдүүдийг төрхөж улсын хурлын үйл ажиллагааг Монгол Ардын нам гацааж байна шүү. Монгол Ардын намын шудраг харагдах гэж мөн ч хичээж байна да гэжээ. За Монгол улсын хөгжил болоод гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж нь аялал жуулчлалын салбар юм аа. Гэтэл ерөнхий сайд өөрийн дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлөө байгуулж ажилламаар санагдах юм аа. Монгол улс хямралд өртсөн ч нэмэр болох салбар энэ. За гэтэл энэ салбар төрөөс юр анхаарахгүй юм аа. Чиглэлийн яам бусад хэсэг дээр анхаарах юм аа. Яамны тайланг харсан ч тодорхой байна гэсэн. Аялал жуулчлалыг сайн хөгжүүлъя гэсэн. Уг нь бол тийм юм штэ. Яаж хямарж ус яаж дампуурж ирсэн тэр Монголын үсгэлэнд байгал бол байж л байгаа юм штэ. Мөнгөгүйгээр л байгаа штэ. Үсгэл далаа маань байж л байна штэ. Ёлын яам байж л байна тийм. За сонгон хархан дүүрэг захилгаан түгэх газар 12 сар дуусаагүй байхад 12 сарын захилгааны төлбөрийг 5 шарын айл өрхүүдэд санаагаараа бичээд байна. Айл өрхүү захилгааны төлбөрөөр шалгаж үзээрэй. Манай тоолбарын зал тэдний бичсэн залтын зөрүү 190 кВт зөрүүтэй байна. Ажлаа яаж хийгээд байна эднэр гэсэн. Энд чинь 12 сар болоод ирэхлээр зэрэг юу яач юм шиг л шүү дээ. Тайлангаа шахаж ийн гэдээ урьдчилаад таагаа бичиж юм шиг л шүү дээ. За хэдэн киловатт тог хэрэглэхийг яаж мэдээд байна? 12 сарын тогийг одоо авчгаар чинь өнөөдөр чи 17. Цаана дахиад 13 хоног хэрэглэх нь байсан. Багцаалт нь гэсэн үг. Харин тэг нь одоо энэ айл өмнө нь тэдийг хэрэгжиж одоо тэдийг л хэрэглэх байна. Авдаг шуурхай шиг өгдөг шуурхай болчихсон. Өөр газар гарах гад одоо хөдөө орон нутаг мутаг явцсан байвал яах юм тэр бол бараг захиргаа хэрэглээгүй байж л 11 сарынхтай адилхан гараад ирвэл. За танай телевизийн бүх ажилчид ажлын өмжилт үсье. Улаанбаатар барилга угсралт буюу ОБ компани ажилчдыг цалингаа өгөөч. Хавар зүүн намаржин ажиллаучаад нэг ч цалин өгөхгүй юм аа. Оюун захирал нь өөрөө хагартлаа идээд байгаа шүү дээ. Цалин авсан нэг ч хүн байхгүй байна шүү. Болио хизээ өгөхөө ядаж хилээч гэсэн бай. За төр засгийн хүмүүс нь ажиллаа хийгээч гэж байна.
За ажлын өмчөж тавьж хүсье. Өнөөдөр Сонгон хархан дүүргийн 62 дугаар сургуулийн 5-ын Б ангид биеийн тамирын хичээл орсон багш нь бөмбөг оруулсангүй залж чадахгүй байна. Алдаа хийгээд байна гэх мэтийн шалтгаанаар хүүхдүүдийн тарих толгой гидсрүү нь гараараа цохиж хөлөөрөө өшөглөж бөмбөгөөр толгоор нь маш хүчтэй шидэж харааж зүхэх зэргээр багш хүнд баймааргүй маш муухай бүдүүлэг авирсан байна. Биеийн тамирын хичээлийн боксing хичээлийн бэлтгэлийн цаг гэж андуураад байгаа энэ даварсан багшийг холбогдох хүмүүс нь шалгаж арга хэмжээ авахгүй бол хүүхдүүд бэртэж гэмтэх үе дээ гэсэн. Яг хагсан болов. Тэгсэн байна гэж л хүүхдийн үгч бас тэгэл гизүү штэ. Одоо тэгээд энэ юм сонирн болж штэ тий. За миний жижиг юм ийм дуулж харин тийм ээ интернет тасарч. За тэгвэл би ганц нэг захиа явуулчихгүй. За ингээд явуулнаа. Монгол коммент 2 дүүд гэж байна. Та хоёртоо ард түмэн их баяртай талархаж ярьдгийг илэрхийлэхийн албанд Монгол Улсын их хурл төрөлсгийг арилжааны банкуд удирдах байгаа гэж бид үздэг юм а. Учир нь ард түмний үйл хөдлөх хөрөнгө мал сүрэг бүгд тэдний барьцаанд байна. Жишээ саяхан үндсүүдийн цэцгийн их суудлын хуралдаан гаргасан шийдвэрийг тэд маш хүчтэй эсэргүүцэн эмзэгдэж өөрсдийнхөө санаанд Улсын хурлаас таарсан шийдвэр гаргахыг шаардаж зээл олохгүй гэж мэдэгдсэн үүний тод жишээ юм а. Эргэн борхуу насан тогтоох булган тамираа нарын хэсэгрэгдээс гэсэн захиа. Дараа нь геологийн төв лабораторийн ахмадуудаас гэсэн байна. Гурвалсан итгэмжлэл хүртсэнд баярлсан талархал гинэ. Итгэмжлэлийг энгийнээр тайлбарлая. Эдгээр гурвалсан стандартыг нэвтрүүлснээр лабораторийн чанар хамгийн өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд ийм гурвалсан итгэмжлэлийг дэлхийн дахинд платинум стандарт гэж нэрлэдэг юм а. Монгол улсад анх удаа эрдэсийн түүхийн эдийн шинжилгээний чиглэлээр ISO 17025 стандартын дагуу олон улсын хэмжээнд итгэмжлэгдлээ. Монголд анх удаага олон улсын түвшинд аттестачлсан стандартчилсан загвар үйлчлэгчээр итгэмжлэгдлээ. Үйлдвэрлэгчээр итгэмжлэгдлээ. Мөн ур чадварын сорилт зохион байгуулагчаар олон улсын түвшинд итгэмжлэгдлээ. Америкийн үндэсний итгэмжлэлийн байгууллагын итгэмжлэгдсэн 800 лаборатори байгууллагаас зөвхөн 5 ийм гурвалсан итгэмжлэлтэй болж байгаамаа. Геологийн төв лабораторийн хамт олон ажилтнаа багштад улам илүү амжилтыг хүсье гэсэн талархал байна. За энд ингэж байна. Монгол коммент нэвтрүүлгийн бэлгээ бүүжээ дүүнерт энэ өдрийн мэндийг хүргье. Монголын ард түмний дуу болж байгаад баярлалаа. Би хөдөөнөөс хотод ирж имчилгээ хийлэн эмнэлэг төвтэй имжлүүлж байгаа боловч өрөөний хүнээс энэ Монгол бадарчин гайхамшиг төвтөнц номыг гууж уншаад амтанд нь ороод 2 хоногийн дотор уншаад дууслаа. Энэ бол зохиолын ном биш. Энэ бол орчуулгын ном биш. Жинхэнэ бодит жирийн нэгэн Монгол залуугийн дэлхийн 69 орноор гав ганцаар аялаад ирсэн бодит амьдрал баатарлаг гавьяа байла. Бид дандаа болох болохгүй юмны талаар ярихдаа биш. Хаяа нэг юмны сайныг олж харах түүнийг бусдад таниулах үүрэгтэй билээ. Гэвч танихгүй ч гэсэн амаа гэж залуутай дэлхийгээр тойроод уйлж, дуулаж, өлсөж, цангаж, өвдөж, сэтгэл догдлуулсан олон үйл явдалтай тулгарлаа. Олон зүйлийг ойлгож сурч мэдлээ. Хамгийн гол нь халуун орны олон мянган хүнийг үхэлд хүргэдэг аюултай хомхоо өвчнөд тусаад түүнийг ялан дийлсэн Монгол залуугаараа мөн Монгол хүний биеийн дархлааг биширч өвгдөөс уул ус агаараараа бахархаж байна. Дэргэд нь миний өвдөх юу ч биш юм байна. Би өөрийгөө ялан өөрчлөх ёстойгоо бас ойлгосон. Хоёр дууд ажлын амжилт хүсье гэсэн ийм иргэний загтал энэ ч одоо бас гайхалтай гоё бүтээл байдаг л да тийм ээ. За энэ жил дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэнд багахан мөнгө зарж оролцсон энэ маркетингийн үргүү зардал болж өнгөрлөө. Улс мөнгө үрсэн юм бол үр дүнг нь бий болгох механизмаа бий болгоор юм а. Ерөнхий сайдын дэргэд аялал жуулчлалын зөвлөл байхаар тусгагдсан байдаг шүү дээ гэсэн байна. За та хоёрт амжилт хүсье. Бид тусгаар тогтнолын ордонд гэрээт харуул хамгаалтын ажилтнаар үүрэг гүйцэтгэж байсан хэсэг хүмүүс юм аа. Тусгаар тогтнолын ордон нь New Falcon харуул хамгаалтын албатай гэрээгээр ажилладаг байсан юм. Тус хамгаалтын алба нь 2015 оны 2 дугаар сараас хойш одоо хүртэл тусгаар тогтнолын ордонд ажиллаж байсан хамгаалтуудын цалинг өгөөгүй байна. New Falcon нь тусгаар тогтнолын ордон та нарын цалинг шилжүүлэхгүй байна гэдэг үндслээр цалинг өгөхгүй байна. Ажилчин бидний цалинг яаралтай олгож өгөөч гэж ард түмний дуу олуулсан та хоёроо дамжуулан уламжилж байна. New Falcon харуул хамгаалтын хэсэг ажилчдаас гэсэн ийм захиа бас ирсэн байна. Одоо ч ер нь тэгээ цалингаа өгөхгүй бүр ширэлдэг болсон юм биш үү дээ. Зарим гэрээ зовлонтой тийм цалин өгөхгүй байна гэдэг гомдлол дийлэнх нь байх юм. За хятадуудад хаа байсан Канадаас цэвэр агаар зараад байх юм аа. Манайхан зарж болдгүй юм болов уу гэсэн байна. Монголын цэвэр агаар хятад экспортлох асуудал яригдж шүү. За. Танаа нэвтрүүлгийн хамт олонны өдрийн мэндийг хүргье. Миний би Хүсгэл аймгийн 1-р багт оршин суудаг Баяр гэж энгийн нэг иргэм аа. Танаа нэвтрүүлэгт хамт болсон шалтгаан нь би сарын өмнө хотод ажиллаар очлоо. Тэгээд үнэхээр их гайхлаа. Энэ Монгол улсын маань нийслэл шүн амгалан тайван амрах хэцүү усныг л хараад гайхаж. Манай аймгийн хүмүүс хотод болсон болоогүй бөө илбэгшээ төр засаг хямраад ард иргэд хэцүүдэж хэцүү цаг үе ирж байна да гэж ярьж байсан.
Тэгээд өөрийн биеэр хотод ирээд үнэхээр тийм болсныг нь мэдэрлээ. Энэ бөөнөр арай л дэнтлээ. Миний баг байхад өвөө эмэм нь бөө хүн гэдэг нь уул ус байгаль их дэлхийгээ хайрлаж зовд зүдэрсэн нэгний замч нь болж зовлонгоос гэтлэж өгдөг хүнийг л бөө гэдэг гэж ярьж байсан. Гэтэл одоо өвдөж зовсон архиуж амьдрал нь уруу дорой яваа бүгдийг л бөө болгох болж. Тэгээд зарим нь буруу зүйл авснаа мэдээд уул ус овоон дээр өмсгөл хувцас хайсан байхыг хараад байгаль их дэлхийгээ хайрлахгүй бузарлаж байгааг хараад үнэхээр их харамсч байна. Уул нь нэг удамд нэг л бөө байх ёстой байдаг бол одоо ч нэг удам байтугай нэг айлд нэгээс 3 хүн байх шиг байна. Тэгэл тэр гэр бүлээрээ бөөлж өгнөд өдөр бүр айл амтны амгалан тайван байдлыг алдагдуулж шүнжин болсон болоогүй хингэрэг нүдээ суух юм аа. Тэгэл энэ хүмүүс нь бүр дасчихсан уу? Тэгжил байдгийм гээд бүр тоогчгүй янзтай. Танаа нэвтрүүлгээр дамжуулаад ард түмэндээ нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Сүүлийн үед нэг үг гарсан байна. Жинхэнэ бөө хуурамч бөө нарыг нэг зүйлээр шалгаж болдог болсон гэх. Бөө хүнийг буултаа хийгээд онгодоо оруулахаар нь зүүгээр хатгаад үзэж болдог гэн. Жинхэнэ бөө бол зүүгээр хатгахаар юу ч мэддэггүй байдаг бол хуурамч бөө ёо гэж дууддаг гэн шүү. Энийг туршиж үзээрэй. Дараагаад ядаг штэ нэг иргэн. Хотод ирээд хитэн шүн нойргүй хоноод. За тэгээд тэр чи яах юм? Зүүгээр цаажууд нь сууж явах юм уу? За яг одоо буухтанд хатгаад авъя гэж. Тэгээд өөрсдөө л бас бие биендээ тийм ухаан ухамсартай хандж имэрл байгаа юм. Ер нь бас нэг цаг хямраад нард иргэдийн амьдралахгүй бол улам доошлоод ирэхээр л энэ иймэрхүү нөхцөл байдал хандгууд чинь газар авчдаг юм шүү. Энэ чинь зөвхөн бөө биш л. Яг гэхээр одоо жишээ нь Улаанбаатар хотод хамгийн хүнтэй хамгийн олон улсуудтай хамгийн их дуу чимээтэй байдаг газар хаана болж ийн гэхээр энэ христийн сүмүүд болж штэ. Би одоо жишээ нь шашны үзэл суртал хандлага тэр хүмүүсийн итгэл үнэмшлийг болно болохгүй гэж ярих гэж байгаа юм биш. Ер нь нэг нийгмийн нэг эмзэглэл чинь яг ийм хэлбэрийн ямиг л дэмжиж байдаг юм биш үү гэдэг бодол төрж илээ. тэгээд нэг хэсэг чинь баг айл болгоом өрх болгоноос нэг бөө төрөөдөд гэсэн. Одоо чинь бөө гэж штэ нэг айлаас баг 2 3. Одоо нэг тэнгэр мэнгэрн битүүр нь бөөгийн тэнгэр яан чилээ нэг юм яригдсан. Тэр нь одоо он хугацаанд цаг нь болоогүй юм бах та. 100000 бөө гардмаг яан гэсэн гэлээ. Нэг тийм юм яригдчихсэн шүү. За үнэн мөн дэлгэгдэж буруутнууд нь ялаа үрээсэ гэсэн байна. За сайн байна уу гэсэн юм. За түрүүн нөгөө яриадсэн шүү дээ нөгөө нэг улс төрийн намуудтай Монгол ардын нам оролцсонгүй ерөнхийлөгч уулзсан гэдсэн. За сая бол ингээд Монгол улсын ерөнхийлөгч Монгол ардын намын удирдлагуудыг бас хүлээн авч уулзсан юм байна. Тэд нар өөрснөө очиж чаддаг болохоор тусдаа уулзах хүсэл тавиад ингээд уулзсан гэсэн. Ямар ч байсан тэгээд нэг сонгуулийн хүлээний талд нь гаргах нь уу? За өнөөдөр тэгээд ерөнхийдөө үзэгчдэд ярьсан хэлсэн асуудал бол нэг юм шүү дээ. Найруулагч тохиогоо өгчихсэн нэвтрүүлгийг өндөрлөгээ гэдгээ хэлж чахлаа. Бас одоо иргэд олон нийт бол харж байгаа үзэж байгаа. Маш олон иргэд бас санацдаг байр сууриа бидний нэвтрүүлгээр дамжуулаад илэрхийлж байгаа уламжилж байгаа. Би нэг л зүйлийг нэвтрүүлгийн төгсгөл хэлье. Төрийн тангараг өргөсөн энэ өндөр албан тушаал хариуцлагатай албарч байгаа улсууд ажил үүрэгтээ бас нэг жоо хариуцлагатай хандаач гэдэг зүйлийг хэлж байна. Хаяахандаач болов улс их орон ард түмнээ бодож шийдвэр гаргах төвшөнд идэвхтэй зүтгэлтэй байгаа ч гэдэг зүйлийг хэлж байна. Хүссэн хүсээгүй одоо сонгуулийн жил гарах нь та бүхэнд ард иргэд дүнгээ тавина. Тэр үед бас нэг хэлэх үгтэй хийсэн ажилдаа байвал бас нэг сонгогч олонныхоо өмнө нүүр бардан байх боломж чинь байх гэж би хувь хүнийхээ хувьд бас бодож харж байгаа. Нэг л зүйлийг дахиж тодтогч хэлье. 18 үеийн ирчэд 42 байна гэж хэлдэг бол 3 сая Монголын ард түмнийг бүр үнэнгүй муухай доромжилсан ийм үйлдэл гэж би тодтогч уламжлах гад байгаа. Тэгээд одоо ямар ч байсан нэг сонгуулийн хууль мөл нь нэг талтаа гарах юм байлгүй. Энэ мэтийн зүйлэл дахиж битээ давтахтаасаа гэсэн бодол байна шүү дээ. За өөрөө хэлээд өндөрлөн дөө. За Монгол комментэд нэгтгэе. Гоё цагаан усан үзэн Vitaфит компани бүтээгдэхүүн. Бородино талах том хар талах чихэр компани. Аз жаргал амар амгалангийн бэлэгдэл Tool Garden хотхон Герман стандарт компани. Эхлээд та бүгдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй хөгжөөнтэй өнгөрөх 1 сая төгрөгийн шагналын санта уралдааныг goldwills.com-оос зархаж байна. Та яг одоо www.goldwills.com сайтаар зочлоод үзээрэй. Бид таныг үе даахгүй. Эхлээд та бүгдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй хөгжөөнтэй өнгөрөх 1 сая төгрөгийн шагналын санта уралдааныг goldwills.com-оос зархаж байна.
Та яг одоо www.goldwave.com сайтаар зочдод үзээрэй. Бид таныг үе даахгүй. Илүү амттай бас iPhone-той шинэ жилийн урамшуулал эхэллээ. Та 10,000 төгрөг болон 15,000 төгрөгийн цэнэглэж картаар дансаа цэнэглээд iPhone утсаа 5-аас 100% хөнгөлөлтөөр үнээр авах эрхийн эзэн болоорой. Цэнэглэлт бүрд 1000 candy бэлгэлэн. Mobicom. Шинжлэх мэдлэгтэй candy Ghana шоколаданд нуугдлаа. Хэрэглэгч та шоколадын доторх эрхийн бичгийг Mobicom-ийн дуун салбарт авчран 10,000 болон 15,000 картаар дансаа цэнэглээд дахин нэг Ghana шоколад бэлгэнд аваарай. Эрхийн бичиг бүр бэлэгтэй. Илүү амттай бас iPhone-той шинжилгээг Ghana-гаас. Candy. Илүү амттай бас iPhone-той шинэ жилийн урамшуулал эхэллээ.